Сайн байцгаана уу? Өнгөрсөн 7 хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл дээр юу болж өгсөн талаарх томыг та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн 7 хоногт DeepSeek нэртэй Хятадын хиймэл оюухан хөгжүүлэгч байгууллага шин загвараа танилцуулснаар Америкийн нэгдсэн улсын зах зээл унаж тэр дундаа Nvidia компанийн хувьцаа 17 орчим хувиар унсан билээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын Alibaba компани мөн QWen 2.5 Max гэсэн шинэ хиймэл оюуханы загвараа танилцуулж уг загвар нь амжилттай болсноор Alibaba компанийн хувьцаа 20 орчим хувиар 7 хоногийн турш өссөн. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр нь үлдээснээр Америкийн нэгдсэн улсын зах зээл бага зэрэг өссөн үзүүлэлттэй байлаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бяам гарагт тарифын бодлогоо баталж Мексик болон Канада улсад 25% татварыг, харин Хятад улсад 10% тарифын татварыг ногдуулад байна. Уг тарифын татвараас үүдэн Америкийн нэгдсэн улсын зах зээл нэгдэх өдөр маш хүчтэй уналттай нээгдэж уг уналт цаашид үргэлжлэх үү эсвэл богино хугацааных байх уу гэдгийг бид бүхний бичсэн өнгөрсөн 7 хоногийн тойм мэдээнээс та бүхэн хүлээн авч уншаарай.